За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ хамтдаа таргаар хөрөнгө гаргаж авнаа. Таргаар хөрөнгө гаргах үйл явц ойролцоогоор 2 хоног үргэлжлэх бөгөөд хэрвээ таны гэрт аль хэдийн эсчигсэн тараг байгаа бол энэ үйл явц нэгэн өдрийн дотор бэлэн болно гэсэн үг. За хэрвээ надад одоо эссэн тараг байхгүй байгаа бол би хүнсний ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүнгүй органик цэвэр таргаа ашиглана. За ингэхдээ би хагас аяг тараг ашиглах гэж байна л да. За энэ тараг ойролцоогоор 100 г орчим байгаа. Тэгэхээр би энэ таргаа аягандаа хийгээд бүтээгээд юм уу уудлаад гэрийнхээ хэмд дулаан орчинд бүтэн өдрөөр орхиход өнөө тараг маань эсээд эсэглэн үнэртэй болоод бөмбөлөг хөрхөн тогтоод эхэлдэг. За ингэхэд би таргаа ашиглахад бэлэн болсон гэж үзнэ. За энэ миний гарны баруун талд болохоор аль хэдийн 24 цаг болчихсон тараг маань байж байна. Энэ бол маш сайхан эсэглэн үнэртэй бөмбөлөг гарчихсан байна. Тэгээд одоо би өөрийнхөө эссэн таргаа ашиглаад хөрөнгө гаргах гэж байна. За надад хамгийн их чухал хэрэгтэй зүйл бол одоо ерөөсөө 1 литрийн барааны шил хэрэгтэй байгаа. За би барааны шилэндээ өөрийнхөө таргаа хийгээд дээрээс нь тарагтайгаа яг адил хэмжээний гурил хийх гэж байна. Надад одоо 100 г тараг байгаа учраас би дээрээс нь 100 г гурил хийх юм аа. Гурилны хувьд болохоор 1 дугаар гурил, 2 дугаар гурил бүхүүлүргээд аль гэртээ байгаа гурилаа ашиглах боломжтой. За миний хувьд бол би 1 дугаар гурил хэрэглэх гэж байна. За одоо бэлтгэсэн угаад цэвэрлсэн шилэн савандаа 100 г таргаа хийнэ. За үүнийхэн дээрээс 100 г гурилаа хийх гэж байна. За энийгээ сайтар хутгана. Хуурай гурил үлдэхгүй болтол нь сайтар хутгаж өгнө. За ингээд сайтар хутгасан бэлтцээ одоо ингээд гэрийн хэм дулаан газар 24 цаг орчим орхино. Ингээд тарган дээр гурилаа нэмж зурсаас хойш 10 цаг аль хэдийн өнгөрчихсөн байна. Энэ хугацаанд өнөө гурил орсон тараг маань зөндөө их агаарын бөмбөлөг гаргаад хэмжээ нэмэгдсэн байгааг харж байна. Тэгэхээр манай хөрөнгө маань амжилтаа гараад одоо ингээд гурилан бүтээгдэхүүнээ зурж болно гэсэн үг. Ингээд хэдүүлээ дараагийн удаагийн бичлэгэн дээрээ яг энэ гаргасан хөрөнгөөрөө анхныхаа талхыг хамтдаа барих болно гэсэн үг. За би энэ доторхыг нь харуулъя. За одоо ингээд энийг хөдөлгөөд үзэх юм бол дотор нь зөндөө их агаарын бөмбөлөгтэй сайхан исчигсэн байгаа нь харагдаж байна. За анхаарал тавин үзсэн танд баярлалаа.